За бид өнгөрсөн жил бас ингээд жилд 2 удаа хэрэгжилтийн талаар ярьж байгаа. Тэг өнгөрсөн жилийн сүүлийн хагас дээр тэр 63% биелэлтэй гэж гарч ирээ. Тэр нь тэгээ зөвхөн тэр тайлгансан үзүүлэлтүүдийг авчлаа гэдгээр ингээд шүүмж дагуулж байсан. За одоо бид 25 оны эхний хагасыг ярьж байна. Тэгэхээр энэ бас тийм тайлгансан заалтуудыг авч үзсэн үү гэдэг нэгдүгээр асууя. Тэгээд үр дүн бол ингээд маш хангалтгүй гарсан байна. За тэгээд тэрний яг шалтгаан нь одоо шалгуур үзүүлэлтүүдийг их тооцч үр дүнгийн харахсан гэсэн тайлбарыг сонслоо. Тэгтэл хуулийн хэрэгжилт 22.8%-тай, за их хурлын тогтоолын хэрэгжилт 31.9%, за байнгын ороолын тогтоол 36.3% гэж гарсан байна. Тэгээд дунд чинь 30.3%-тай. Энэ чинь бол маш их хангалтгүй үр дүн байна. Үнэхээр үүний учир шалтгааныг одоо та бүхэн бас нэг тайлбарлаж хэлж өгөөч. Юунаас болоод ийм их доогоор гараад байд. Энийг одоо дээшлүүлж болохгүй юу? Угаасаа биднээс их хурлаас гаргаж байгаа энэ хууль тогтоолууд нь ийм амьдралд хэрэгжих боломжгүй юмнуудыг гаргаад байгаа мó? Эсвэл өөр учир шалтгаан байна уу гэдгийг хэлж өгөөч. Тийг хүсэж байна. За дүгнэлтэнд журам батлагдаагүй гэдэг дүгнэлтүүд үзүүлэлтүүд маш их байна. Тэгээд батлагдах ёстой журам, дүрм одоо батлагдахгүй бол тэрний цаана иргэн аж ахуйн нэгжүүд байж байгаа маш их хүлээлт байгаа олон асуудал ингээд үжигэрдэг. Тэгэхээр энэ дүрм журмыг одоо баталчиж одоо хурдан болох тал дээр одоо энд бол одоо сайдын манлайлалаар л хийх ёстой зүйл гэж бодож байна л да. Ер нь бол за соёлын өвийг хамгаалах тухай бол аль 2014 онд батлагдсан байхад 4 журманд батлагдаагүй 4 журманд батлагдаагүй гэд гарсан байлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга 22 онд батлагдсан байхад бас 4 журманд батлагдаагүй 4 журмтэй гарах ёстой. За тэгэхээр энд одоо сайд нартаа гэдэг юм уу энэ батлах ёстой хүмүүс төр ямар арга хэмжээ авдаг вэ? За тэгээд энд бас их ноцтой юм бас байна лээ. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг баталсан. Тэгээ энэтэй холбогдуулаад 53 дугаар тогтоол гэж засгийн газарт тогтоолоор 8 заалт өгөхийг өөрөг чиглэл өгсөн байсан. Тэгээд засгийн газраас өгсөн тайландаа бол 5 заалт хэрэгжсэн, 1 заалт хэрэгжээгүй гэдэг ирсэн байсныг харин одоо манай энэ хяналтынхан үзээд 2 заалт нь л хэрэгжсэн юм байна. 4 заалт нь одоо бодит үр дүн гараагүй учраас хэрэгжсэн гэж үзэх боломж алгаа гэдэг яасан. Тэгээ ийм зөрчлүүд хэр их гард юм бэ? Энэ бол их ноцтой гэж бодож байна. Тэгэд энэ заалтыг үзэхээр 53 дугаар тогтоолд 5.1-1 зааснаар өдрийн хоолны үйлчилгээ бага ангийн сурагчдыг 21-с 22 оны хичээлийн жил, дунд ангийг 22-оос 23, ахлах ангийг 23-оос 24-т хэрэгжүүлнэ гэсэн чиглэл өгсөн байгаа юм. Тэгэхээр 1 минут авч уу. Галуудрах гишүүн 1 минутын нэмж өгье. Яг одоо өнөөдөр бол ерөөсөө зөвхөн бага ангийн сурагчд мал өдийн хоолны хөтөлбөрт хамрагдсан байж байгаа ш. Тэгэхээр эдийн засгийн одоо хүндрэлтэй нөхцлүүд байж байгаа үед тэр дунд анги, ахлах ангийг хамруулах санхүүжилт маань одоо цаашдаа хизээ тусах юм бэ? Энэ ер нь. Тэгээ хугацааг нь хойшлуул заахгүй л одоо энэ чинь тайлан болгон дээр биелэгдээгүй нөхцөлгээд ингээд яригадаад явах юм биш үү? Тэгэхээр энэ дээр одоо их хурлын тогтоолыг тодорхой цаг хугацаатай хүрэх үр дүнд хүрэхээр байнгын ороод санаачлан их хурлын тогтоол бас өөрчлөлт оруулж болох уу гэдгийг асуух гэсэн юм. За тэгээд дараа нь 39-2 гэж нэг заалт байсан боловсролын ерөнхий хуулийн сургалтын байгууллагын норм тими талаарх журмыг сангийн яам, эрүүл мэндийн яамтай хамтарч баталсан гэд. Тэгээ нэг биелсэнгээ үзсэн байгаа. Үнэхээр суралцагчдын онцлог тохирсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээлтэй ийм төсөл гарсан уу? Тэгээ энэ шинжилтээр за микрофон 4 хариулна. Галуудрах гишүүний асуултанд үнэлгээтэй холбоотой хэсгийг хариулж бусдын яам нэмчих байх гэж бодож байна. За яа харахгүй энэ нөгөө хууль тогтоомжийн хэрэгжилтээр журам батлаагүй гэдэг юу бол их байгаа. Тайлангууд хэрэгжилт байхгүй гэдэг. Тэгэхээр хуулийг нийтлэг байдлаараа дандаа журам батлахаар засгийн газарт эсвэл засгийн газрын гишүүнд үүрэг болгосон заалтууд ихэнхдээ хяналтанд давагдаж явж байгаа. Тэгэхээр яг таны ярьсан шиг нөгөө тухайн салбарын сайдын манлайлал эсвэл тухайн одоо захиргааны хэмжээний актыг батлах ёстой төрийн захиргааны байгууллагуудын дарга нарын манлайлал энэ дээр асар чухал гэдгийг бид нэр ганцхан жишээн дээр харж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2014 онд батлагдахдаа одоо 5 журам батлагдаагүй байгаа. Захин мөгжлийн дэмжих
5 багц хууль батлагдахдаа нийт 5 хуулинд 24 журам батлах ёстой байсан. 2022-оос 23 оны хооронд тухайн салбарын яам нь бүх журмаа засгийн газраар өөрсдөө батлах зохицуултуудаа хийцэн байгаа байхгүй. Одоо энэ чинь яагаад вэ нэгэ тайлбар сонсохоор 14 оноос хойш хэрэгжсэн хууль маань нөгөө чиг үүрэг солигдохдоо яамдууд хуваагдаж нийлдэг. Тэнгүүт энэ манай асуудал биш болсон. Тэдний асуудал болсон гэдэг. Ингээд засгийн газрын байгууллага хоорондоос ажил хаягдсан юм байгаа. А энийг бид нэр засгийн газрын хуралдаан дээр бас танилцуулсан. Үнэлгээний одоо үр дүн хувьчлаад байгаа энэ үр дүнд чинь журмаа батлахгүй байгаа асуудлууд ихэнхийг нэзлээд байна. Тэгэхээр үүнийг юу салбарын сайдууд анхаараач гэдэг асуудал засгийн газрын хуралдаан дээр яригдсан. Надад байгаа мэдээлэлээр бол хэрэг эрхлэх газраас сайд нарт орон нутагт чиглэл өгсөн байгаа 11 сарын 15-ны дотор буцаж одоо ямар арга хэмжээ авсан талаараа мэдэгдэх ёстой. Тэгэхээр журам батлагдаад үр дүнд хүрсэн үү гэдэг бас дараагийн асуудал болчихсон гişүү. Яагаад гэвэл бид нар журам батлах ёстой зохицуултыг л хяналтанд авцсан. Тэгээд тэрний үр дүнг үнэлэхдээ журам батлагдсан бол 100% журмаа батлагдааг бол нөгөө 85 хүртлээр хэрэгжээгүй л гэж үзээд байгаа байхгүй. Гэтэл бодит үр дүн та сайхан яриад шүү дээ. Яг үнэхээр тэр шалгуур үзүүлэлт нөгөө хэрэгцээ шаардлагыг гаргасан юунууд нь журам өөрөө тэр зохицуулах ёстой харилцаагаа бүрэн зохицуулж чадж байгаа мó гэдэг дээр бид нэр үнэлгээ өгөхдөө одоо нөгөө бодит газар дээр нь очих үнэлгээ гэдгээрээ л өгөх гэж хичээж байгаа юм л да. Яах аргагүй энэ одоо үр дүнг нь үнэлэх үнэлгээ бол өгүүлэгдэж байгаа нь үнэ. Тэрнтэй би бас санал нэг байгаа. Энийг бид нэр сайжруулах гэдэг ажиллаж байгаа. За, түрүүн галуу дарах гишүүний дурддаг их хурлын хууль юм ба шүү дээ. Хууль. Тэр хүүхдийн хоолтой холбоотой хуулийн дээр бачиргал дарга тодруулж хариулах байхаа. Тэрэн дээр ямар өөрчлөлт хийх гэж байгаа л микрофон нэг. За гишүүний асуултанд дэмж хариулъя. Бачиргал боловсруулъя. Энэ саяны гишүүний асуусан асуултан дээр дурдсанчлан тогтоолын яг тэр тухайн зүйл заалтын голлох одоо хэрэгжилт хангалтгүй байгаа голлох заалтууд бол яг энэ хүүхдийн хоол ялангуяа дунд ангид ахлах ангид тэр тусмаа ингээд нэмэгдүүлж хүүхдийн хоол үдийн хоолоор хөтөлбөрт хамруулах энэ чиглэл байсан. Тэгэхээр энэ өөрөө шууд эдийн засаг санхүүтэй холбоотой. 2026 оны улсын төсвийн төсөл дээр бол ер нь 240.5 тэрбум төгрөгийг зөвхөн 6-аас 9-р ангид нэмж оруулъя гэвэл ийм эдийн засгийн одоо их усүр шаардлагатай болсон. Тэгээд энэ бас нөхцөл байдлын улмаас бид бас бодлогын хүрээнд бол одоо эцэг эхээс одоо хүүхдийн хоолны төгөөдийн зардлын 1000 төгрөгийг бас нэмэлт дэмжлэг байдлаар одоо Улаанбаатар нийслэлд туршилтын журмаар хэрэгжүүлээд бас амжилттай хэрэгжиж байна. Энэ өөрөө эргээд эрчсэнд хүүхдийн хоолныхоо хэрэгжилтэнд бас нэлээд За, галуу дарах гишүүн тодруулна. Харин тийм. Тэгэхээр одоо энэ журамч ингээ цаашдаа дунд анги ахлах ангид одоо хэрэгжүүлэх боломж байхгүй шүү дээ. Эдийн засгийн ялангуяа юм бэрхшээлтэй. Тэгэхээр энэ дээр өөрчлөлт оруулна гэдэг юм байж болох уу гэж асууад байгаа юм. Тэгээд тэр 4 номер хариулсан шиг яг журам гарах бол нэг өөр хэрэг. Тэгээд журам яг бодит үр дүн өгж гэнэ гэдгийг би тэр сургалтын байгууллагын тэр нормтын журмыг үзээд байна. Тэгээд тэнд ингээд 100% биелцээ ингээд ороо яваад байна. Тэгтэл үнэхээр тэр норм журамчин үнэхээр яг тэр суралцагчдынхаа онцлог тохирсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээлтэй энэ яг байдлаараа ингээд батлагдаад хичнээн сургууль одоо энийг шинээр баригдсан сургуульд ч юм уу энэ ингээд орчов. За одоо нормтын сурагчдын тооны дац илэрснээс болоод нөөгийн тэмрийн заал, нөгөө номын сан, нөгөө цайны газар энэ төр ч юм бол ерөөсөө ашиглалтгүй өөр зорилтоор ингээ ашиглагдаад байгаа. Энэ талаар бас нэг тайлбар авчи. Микрофон нэг. За, хүүхдийн хоолны тухайд бол энэ нэмэгдүүлээд бид нар бас эцэг эхчүүдээс авах нэмэлт дэмжлэгийг бол одоо бодлогод тусгаж оруулж явахаас өөр аргагүй ийм шаардлага бол үүссэн байгаа. Ер нь бол бас нийслэлдүүд өнгөрсөн жил 1000 төгрөгийн дэмжлэгээр бол яваад хэрэгжүүлээд бас бодиттой үр дүн бол гарсан байгаа. Юу гэхээр зэрэг яг энэ хүүхдийн хоолны хэрэгжилт дээр хэрэгжиж байгаа хяналт илүү сайжраад эцсийн тайлан дээр бол 22 тэрбум төгрөгийн бас хэмнэлтийн ийм үр дүн бол бодиттой үр дүн бол гарсан байгаа. Яг ингээ хяналтын өдөр тутам хэрэгцээнд дүгнвэл за сангийн сайд болон холбогдох салбарын сайд нарын хамтран баталсан норматив дээр гарч байгаа энэ өөрчлөлтүүд бас дахин өөрчлөх юм хэрэгцээ шаардлага үүссэн байгаа. Тухайлах юм бол энэ жилийн одоо
шинжилсэн нормативээр шинэ барилга байгууламжийг, сургалтын байгууллагын барилга байгууламжийг төсөвлөөд явхад нэг хүүхдэд ногдох талбарын хэмжээ тодорхой хэмжээгээр нэмэгдснээс болоод түүнийг Микрофон нэг нэмэлт минут өгье. түүнийг даган гарах хөрөнгө оруулалт нь үндсэндээ одоо 2 дахин илүү төсөв их усур шаардлагатай болох жишээ нь. Тэгэхээр өнөөдөр боловсролын яамн дээр бас салбар дундын хамтарсан ажлын хэсэг гаргаад бас барилгын асуудал эрхэсэн дөрвөн захиргааны төв байгууллага, барилга хөгжлийн төв, энэ холбогдох бүхэл байгууллагууд ороод энэ нормативыг бас эргэж харахаар тавигддаг нөгөө тусгай шаардлагыг бас эргэж харахаар харьцангуй энэ өөрөө нэгдсэн байдлаар аваад үзчихээр орон нутгийнх нэг өөр байх шаардлагатай болдог. Тухайлх юм бол орон нутгийн газрын нөөц боломж нь бол арай өөр байдаг. Нийслэл Улаанбаатар хотод зарим тохиолдолд давхарлагаас өөр авахгүй байдаг. Давхарлаж барилгаа барих гэхээр норматив зөрчигдөх ийм эрсдэл асуудал үүсдэг. Тэгэхээр энийг бас цогцоор нь эргэж харж, эргэж өөрчлөхийн ажлын хэсэг бол гараад ингэж ажиллаж байгаа. Тухайн тайлант хугацааны одоо үр дүнг тодорхой тоо хэмжээгээр илэрхийлээд бол одоо оны эцэст одоо нэгдсэн байдлаар гаргаж хөрвүүлэх бололцоотой байгаа. За микрофон нэгийг нээлттэй байлгаж байгаарай. Очголоогоос асууя тодруулъя. Сая